За өөрийн хугацаанд манай сувагт ороогүй паранормал цуврал бичлэг өнөөдөр та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд энэ цувралын 14-р дугаарыг хүлээн авна. Паранормал цувралыг нэгэн ах トゥ хоёрын бичсэн бичлэгээр эхлүүлцгээе. Тэд гэрийнх нь гадаа ирчихсэн олон тооны цагдаагийн машиныг хараад бичлэг хийж эхэлсэн байна. There's another one. There's another one? Oh, you're right. What the hell is... Here. Look, I was... Бичлэг эхлэхэд л залуус юу болоод байгааг ойлгохгүй гайхацгаж байгаа нь харагдаж байна. Энэ бичлэгийг хийж тавьсан эмэгтэй тайлбар бичснээр гэрийнх нь хажууд байх явуулын гэр аавынх нь бөгөөд хүнд хөслүүлсэн байсан гэжээ. Харин тэр хөсөлсөн хүн 7 хоног огт ойр дотныхонтойгоо холбоо бариагүйд тэд цагдаад мэдэгдэж ийхүү бичлэгт гарч байгаагаар цагдаа нар шалгахаар ирсэн нь энэ байж. Эмэгтэй гэрийнхэн болохоор түрээслэгч нь ирж явж байгааг тэр хугацаанд огт анзаараагүй. Магадгүй өөр хот руу явсан байх гээд тоогоогүй гэж хэлсэн байна. Цагдаа нар тэр хүний гэрт ороод гэртээ нас барсан байгааг нь олжээ. Бидний үздсэн бичлэгийг хийж буй ах トゥ хоёр тэр үед түрээслэгч нь нас барсан гэж мэдээгүй. Өөртөө цагдаа дуудаагүй учраас зүгээр л юу болоод байгааг ойлгохгүй гайхаад бичлэг хийж байгаа нь энэ юм. Гэхдээ тэд энэ үедээ нэг ойлгомжгүй зүйл бичиж авсан байдаг. Right there. Wait, they're going up to Tom's place. So wait, you said the light wasn't off. Yeah, exactly. And I knew something was going on. That's a lot of cops. Holy shit, what the hell? They're coming out. Are they calling something in? Going back over. What was Tom doing? Is there like an app you can check or something? Залуус тэр үед цагдаагийн машины наан зогсох жижиг хар дүрсийг огт анзаараагүй гэжээ. Энэ зүйл нь хүүхэд шиг жижиг харагдаж байгаач толгой хэсэг нь сайн харагдахгүй байна. Мөн хэргийн газарт харанхуй шөнө ямар хүүхэд цагдаа нарын дунд байж байх вдэ. Үүнээс гадна нэг цагдаа наагур нь явж өнгөрөх үед өнөөх дүрс бас алга болж байгааг анзаарч болно. Үүгээр энэ түүхийн бүх зүйл дуусаагүй. Эмэгтэй дараа нь аавтайгаа явуулын байшиндаа орцгохдоо энэ бичлэгийг бичсэн юм. Yeah. Hey. Get ready. Could be a little smelly. Okay. Oh my goodness. Oh, great. Oh my God. Jeez. Oh my God. What was that? Онгорхой шүүгнээс нь үхсэн хэрэг гинт унаж ирсэнд эмэгтэй яагаад яг өөрийг нь орох үед унав? Мөн тэр айлд яагаад үхсэн шувуу байсныг нь огт ойлгоогүй гэжээ. Whoa. Wait a minute. Oh, Jesus. Wait, did this guy have a kid? What is this? Yeah, this kid died too, like, I don't know, before. Long time ago. Эмэгтэй хүрэгчдэр нь байсан цаасаар нас барсан түрээслэгч нь хүүхэдтэй байгаад тэр нь бас өнгөрсөн гэдгийг ааваасаа сонсоод нөгөө цагдаагийн машины өмнө харсан жижиг хар дүрстэй холбож бодсон байна. Гэхдээ энэ нь яг үнэндээ юун дүрс байсныг хэн ч мэдэхгүй. Дараагийн үзүүлэх бичлэг 2025 оны 2 дугаар сард бичигдсэн гэжээ.
Бичлэгийг хийсэн эмэгтэй хүүхдийнх нь агаарын бөмбөлөг маш хачирхалтай байдлаар хөөрөд байгааг анзаарч утсаараа бичсэн нь байв. It's doing it again. It stopped. Andrew. 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 Гэрт нь ямар ч салхигүй байхад агаарын бөмбөлөг нь өрөөгөөр хөвөөд яваад байгаа шиг санагдаад агаарын бөмбөлгөө анзаарч эдгээр бичлэгүүдийг бичиж авсан байна. Тэр бас нэгэн зүйл анзаарсан нь агаарын бөмбөлөг хөвж байгаад гэрийнх нь подвалын хаалган дээр ирээд байнга зогсчихдог. Подвал руу тэдний хүү орвол агаарын бөмбөлөгч ордог. Орохгүй бол яг оруулах гээд хүлээгээд байгаа юм шиг зогсоод байдаг гэж бичжээ. Literally stopped at the basement door again. Тэгэхээр энэ агаарын бөмбөлөг зөвхөн подвал руу хүүхдийг нь авч орох гэхээс гадна шатаар хүртэл дээшээ бараг алхаад явдаг гэд энэ бичлэгийг хийсэн юм. Babe. Quiet! Quiet! Энэ бичлэгийг үзсэн олон хүмүүс наадхаа зүгээр хаглаад хаяа гэж бичцгээсэн ч эмэгтэй хэлснээр хүүн хаглуулахыг хүсэхгүй байгаа тул өөрөө хийн гартал ингээд анзаараад байж байхаас замгүй гэсэн байна. Харин зарим хүмүүс агаарын бөмбөлөг мэдээж ямар ч хамаагүй түүнийг удирдах байгаа сүнсхий үзэгдлийг л хөөх ёстой гэсэн байлаа. Энэ таамгийг батлах мэт дараагийн бичлэг орсон юм. Нөгөө подвалын өрөө рүү ордог хаалга дээр агаарын бөмбөлөг очиход хэн нэгний нүүрний тал дух шиг зүйл байгааг анзаарна. Миний хувьд энэ хүртэл бичлэг овоо үнэмшилтэй байсан ч нүүр духнаас хойш үнэмшил муутай санагдаж эхэлсэн. Гэхдээ агаарын бөмбөлгийг яаж ингэж үнэмшилтэй удирдсан нь сонирхолтой санагдсанд та бүхэнтэй бас хуваалцмаар санагдлаа. Та бүхэн энэ бичлэгийн талаар өөрсдийн сэтгэлдээ бичээрэй. Хуурамч бичлэг байна уу эсвэл бодит мэд санагдаж байна уу?
Одоо үзүүлэх бичлэгийг Бренда гэдэг эмэгтэй өөрийн сошиал хуудсанд байршуулсан байна. Эмэгтэй хэлснээр нэг шөнө гэртээ нөхөртөг унтаж явах үед нь гэрт нь байдаг хяналтын камерт 2 цаг 45 минутанд энэ үзэгдэл бичигдсэн гэжээ. Цаад өрөөнд нь гинт хурц гэрэл анивчиж, хаалган нээгдэд хүүхэд шиг зүйл эхлээд шагаагаад дараа нь өрөөнөөс гарч ирж байна. Гарч ирээ төд удалгүй харанхууд замхран алга болов. Эхлээд гэрэл гарах үед торонд байсан нохоон сэрж тэр зүгт харж байгаа нь мөн камерт бичигдэн үлджээ. Брендагийн бичснээр урд өмнөч дараа нь ч ахин ямар нэгэн хачиртай зүйл огт бичиж аваагүй гэсэн юм. 2025 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Жанет гэдэг эмэгтэй өөр байр руу нүүж очсон байна. Тэрээр нүүж очиод удаагүй байхдаа өөрийнхөө бүжиглэж байгааг бичсэн ба энэ үед нь одоо үзүүлэх зүйл түүн тохиолдно. Can I help him? Remember? Your friends? No, I don't remember. Please get out of my apartment. Please get out of my apartment. Please go of my apartment. Бичлэгт бүсгүй бүжиглэж байгаад ардаа чимээ сонсоод цочоод эргэн харах үед нэг эрэгтэй гэрт нь орж ирээд хойно зогсож байгааг харна. Магадгүй хаалган нээлттэй байгааг хараад орон гэргүй ч юм уу сэтгцийн асуудалтай хүн ороод ирсэн байж болно. Энэ хүнийг хожим барьсан хэсэг тал руу огт мэдээлэл байхгүй байгаа юм. Бичлэг олон нийтэд хүрэх үед хүмүүс бүсгүй айд сандран гарахаар гүөхд гэрийнхэн дотор хаалга өөрөө нээгдэж байгааг анзаарсан байна. Жанет өөрөө мэдээж тэгэхэд юун тийм юм анзаарахтай байсан ч дараа нь хүмүүс хэлэхэд л анзаарчээ. I'm just as confused as you guys are. I have no idea what happened. All I know is whatever happened, I'm grateful to whatever opened this door, because if this didn't open, I don't know, some things probably would have happened. So. Тэр өдөр Жанетэд ямар нэгэн муу юм болоогүй. Бүсгүй гараад цагдаа дуудах үед эрэгтэй гэрээс нь гарсан гэсэн ч энэ үйл явдал түүнд тохиолдсон цор ганц аимшигтай зүйл байгаагүй юм. Энэ явдлаас хэдхэн хоногийн дараа Жанет мууртайгаа тоглож байгаагаа бичих үед нь энэ явдал болсон байдаг. Сая үтсэн бичлэгээс харахад гэрт нь орж ирсэн эрэгтэй цор ганц аюул байгаагүй болж таарч байна. Бүсгүй чимээ сонсоод бас ямар нэгэн хүн ороод ирж гэж бодоод айгаад байж байхад нь орон дээр нь яг хин нэгэн дарж байгаа шиг эсвэл гიშгэж байгаа шиг дарсан мөр гарсан юм. Бүсгүй үүнийг анзаараад айц зүгтаагаад бичлэг дуусгаж байна. Энэ бичлэгийг нэгэн байшинд зарсуур хийж байгаа хүн бичсэн.
Залуу энэ байшинд ажиллаад бас овоо хэд хонсонч өмнө нь ямар нэгэн сонин зүйл болохыг анзаарч байгаагүй гэжээ. Мөн байшингийн эзэн ч ямар нэгэн паранормал зүйл болдог талаар юу ч хэлээгүй байна. Ингээд тэр залууг юу бичснийг одоо үзцгээе. But while I came across something that was really cool, and I feel like it sets this house apart. The reason why I'm just not founding this crawl space is because of this drywall. The owner, she had this drywall covering the crawl space. That's not the cool thing about it. And I want y'all to check this out. So, while I was here, I found this table, and I also found this extra space right here. You have a vent right there. I think I just heard some footsteps. This can't be a squatter. Залуу энэ бичлэгээ Facebook-ийн группт оруулахаар анх хийж эхэлсэн ч үл мэдэгдэх алхаас сонссноор бүр учир битүүлэг зүйлс болж байна. Засварчин тэр өдөр байшинд ганцаараа байсантаа итгэлтэй байгаа тул эдгээр зүйлс юу байж болох вэ? Дараагийн бичлэгээр нэгэн ээж хүүхдийнх нь өрөөнд болсон зүйлийг хяналтын камера үзэж байгаад олж харсан бөгөөд 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр бичигдсэн гэжээ. Бүсгүй бичлэгт болсон юмыг гэртээ саяхан засвар хийж эхэлсэнтэйгээ яагаад ч юм холбон үзсэн юм. Эмэгтэй анх энэ бичлэгийг олж үзээд мэдээж хэлэх үггүй болсон гэсэн байна. Одоо үзүүлэх бичлэгийг зочид буудалд ажилладаг 2 хүн хийжээ. Тэдний хэлснээр энэ өрөөнд дандаа ямар нэгэн хачирхалтай зүйл болж байдаг гэд өөрсдөө ер нь бол нэг гайхаж болсон гэв. Ингээд юу бичснийг нь үзээд энэ удаагийн паранормал бичлэгээ төгсгцгээе. What the? Nah. Yeah, cause let me hit it now. And then Yeah. Shut up. Bro. За 14 дахь паранормал бичлэг таалагдсан гэж найдаж байна. Аль бичлэг үнэмшилтэй санагдсан, аль нь амар санагдсан бол аль нь хуурамч мэт санагдсанаач комент хэсэгт бичээрэй. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзалт болно. Баяртай.